Хүүхдүүдээ та нар гарцгүй газраар зам хөндлөн гартгүй үсттэй. Гарцгүй газраар зам хөндлөн гарах нь маш аюултай юм шүү. Гарцаар гарсан ч гэсэн анхаарал боломжтой байх ёстой шүү. Одоо би та нарт гарцаар яаж гарах тухай хэлж өгье. Эхлээд замын гарцсан дээр ирээд зогсно. Ногоон гэрэл ассан байна уу үгүй юу гэдгийг сайн харна. Ногоон гэрэл ассан ч замын хоёр талаас машин ирж байна уу үгүй юу? Машины хөдөлгөөн бүрэн зогсож үгүй юу гэдгийг сайн харах хэрэгтэй. Бас жолооч намайг харсан эсхийг би сайтар шалгадаг. Жаахан хүүхдүүдийн хувьд том хүмүүс шиг өндөр биш учраас жолооч нар зам хөндлөн гарч байгааг нь анзаарахгүй байж магадгүй шүү дээ. Тиймээс гараа өргөөд зам хөндлөн гарч байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Зам гарахдаа мөн гарцны баруун талаар зам хөндлөн гарна. Зам гарч байхдаа ч жолооч нар руу байн гарч байх хэрэгтэй шүү дээ найзуудаа. Зарим хүмүүс зам гарахтаа гүйд. Энэ маш буруу гэж манай багш хэлсэн. Яагаад гэвэл гөөх үед хүний анхаарал суларч зөвхөн урдаа байгаа зүйлийг л хараад хажуу талаа бараг хардаггүй гэсэн. Энэ үед дөрөн зөрчсөн жолооч нар цагаан зураа сэтэр зогсох эсвэл тэр чигтээ явах үед осол дөртөх аюултай байна. Мөн зам хөндлөн гарахтаа чихвч зүүх, уцаар ярих, уцаараа оролдож болохгүй шүү. Зам хөндлөн гарахтаа аюулгүй байдлаа хангаж гарцаар зөв гарах нь иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг гэж манай ээж хоёр хэлсэн. Манай улсын хэмжээнд 742 ерөнхий боловсролын сургууль 685 мянган орчим хүүхэд суралцж, үүнээс нийслэл 190 сургууль байгаагийн 60 сургуульд нь 100 мянган хүүхэд замын хөдөлгөөний эрсдэлтэй сурч боловсрч байна. Зам тээврийн ослын улмаас 2015 оны 9 сарын эхний байдлаар 47 хүүхэд нас орж 174 хүүхэд хүнд хөнгөвтөрөөр бэртэж гэмтэж байсан юм байна. Хуралдаанд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харьяа газар агентлагийн удирдлагууд оролцлоо. Хуралдаанаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах асуудлаар нийслэлийн бүх шатны байгууллага хяналт шалгалт явуулж хүүхэд багчид болон иргэдийн эрүүл мэнд амь насанд сөргөн нөлөө үзүүлэхэд бүх нөхцөлийг арилгаж ажиллах үүргийг нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга өглөө. Хүүхдийн тусламжийн дуудлага жил ирэх бүр нэмэгдэж гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Хурлын үеэр нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газараас энэ онд хийсэн хяналт шалгалт, судалгаа тоо баримт дүн мэдээ, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газарт өдөрт хүүхэд алгуулсантай холбоотой 10-аас 15 орчим дуудлага бүртгэгддэг байна. Он гарсан 38 хүүхэд эндэж 800 гаруй хүүхэд гэмтэж бэрцсэн байна. Энэ зөвхөн бүртгэгдсэн тоо баримт юм а. Төрийн байгууллагуудын хит их задгаа ажил төрлийн уялдаа холбоогүй. Тэгээ бүх асуудлуудыг бие биендээ даатардаг, додомддог ийм асуудлуудаас болж энэ зарим нэг асуудал гарч тэр дундаа хүүхдүүд зөвхөн хүүхдүүд төдийгүй иргэд орсон суугчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах энэ одоо нөхцөл байдал алдагдчихэв. Мөн сар бүрийн 9-ний өдрийг иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр болгон зарлаж, иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохоос бүхий л нөхцөлийг арилгах чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллага хэвийн хөвшилд анхаарч ажиллах үүрэг өглөө. Ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох үүрэг чиглэлийг нийслэлийн засаг даргад даалгасан юм а. Тогтоол шийдвэрүүдийг гаргаад орхихгүй сар бүрийн 9-ний өдрийг эрүүл мэнд амьдрах орчны аюулгүй байдлыг өндөржүүлэх өдөр болгон зарласнаар нийслэл даяар нийтийн аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг албан ёсоор авч хэрэгжүүлдэг болох ач холбогдолтой гэж үзэж байна. Шугам унаж тогонц хөвж байна. Засвар хийж ягаад хариуцлагагүй улмаасаа хүүхэд эндэж байна. Асар олон одоо бидний тэр хүүхдүүдийг хамгаалж болох маш олон ажлуудыг бид зохион байгуулах бидний бас дутагдлаас ихээхэн болж байна. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд байна гэхээр нэг юм дутаад энэ бол хяналттай байхгүй болчихно. Түүнчлэн ажил аргацаасан гацаасан өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн элдв шалтгаан тоочж ажлаас хойш суусан ажилтан албан тушаалтнуудтай дарга цэргэхгүй хариуцлага ярихаас өөр аргагүй гэдгийг хатуу санууллаа. Энэ хамгийн одоо энэ хэсэг чинь хамгийн
гол цэг нь байна. Яг хүний одоо хамгийн ачаал авдаг цэг нь яг энэ байна. Тусаас буулдаг сургууль цэцэрлэг яг зэрэг ордог. Энэ 17 дугаар хорон дээр ирсэн. Одоо бид бүхэн өнөөдөр 58 дугаар сургуулийн яг сургуулийнхаа ойр орчим дээр ирээд байна. Сургуулийнхаа зам, ойр зургийн бүстэй ингээд танилцлаа. Одоо энэ ямархуу санагдав? Энэ ер нь зааварчилгаагаа та сая өгөө. За Скватер дүүргийн энэ сургууль бол хоёр хэсэг хуваагддаг. Үндсэн сургууль нь бол дам даржаагийн эцэст байдаг. За энэ бага сургууль нь бол одоо энэ яг энэ Японы төв гэж байна шүү дээ. Хүндэтгэлийн төв. Энэ төвийн зүүн талд байрлаж байгаа энэ уултаа залгаа энэ сургууль. Энэ сургууль нь бол дандаа 5 дугаар анги хүртэлх бага насны 600 гаруй хүүхэд энэ сургуульд сурч байгаа. Яг тэр 600 гаруй хүүхэд яг энэ замаар зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцох ийм л болж байгаа. Тэгэхээр яг энэ замаа бид нэг үзэхэд бол эрсдэл байна. Нэгдүгürt маш сайн зам ууланд баригдсан шин зам. Гэхдээ энэ зам дээр бол яг сургууль орчны одоо бүсийн стандартын дагуу зүйл хийгдэг. Яг нэг гарцын тэмдэглэгээ нэг тэмдэг хоёр байна. Гэхдээ энэ бол хуучирсан байна. Нэгдүгürt үүргээ гүйцэтгэх хэрэг, хоёрдугаар хурц хааруулагч заавал тавих шаардлагатай ийм байдал харагдаж байгаа. За дээр нь бол гарцаа үр дүнтэй ашиглахын тулд тусгаарлах хайсыг бол хийх шаардлагатай байгаа. Тэгэхээр бол бид шаардлагатай яг одоо хийгдэх ёстой сургууль бол олсон гэж бодож байгаа. Эндээс бол нэлээ хэвгийн юм шиг байна тий. Тэгээ ер нь бол дээшээ өгсөн мөртөө цаанаас ирж байгаа хөдөлгөөн бол маш их уруу. Ерөөсөө ямар ч автомашин бол өөрөө өнхрөөд хурд авчих юм байдалтай байгаа. Тэгэхээр ер нь энэ зам ер нь бас зөвхөн зам тэрийн гэмт хэрэг их гардаг зам. Хөдөлгөөн багтай, хурд ихтэй. За зам тэрийн осол гарахад бол ослын газрыг орхидог. Ийм эрсдэлтэй зам. Тэгэхээр бол энэ сургуулийн бүсийн энэ үйл ажиллагааг бол хийхэд маш их үр дүн гарахаар ийм сургууль байгаа. За хэдгээр анги лээ? 4. Замаар гарахад ямар хүндрэл вэ? Замаар гарахаар ингээд явж хахад машинанд ерөөсө зогсдгоо. Тэгээд хаяада зарим л зогсдог. Чи гарцаар гардггүй? Гардаг. Сайн байна. Тэгвэл замаар гарахад чамд хэцүү зүйл байдгүй? Хэцүү зүйл ингээд машинууд амар хурд яваад хүнтэй ч гэсэн. Ер нь замаар хүүхд яаж гарах ёстой вэ? Ногоон гэрлээ гарцаараа л. Ногоон гэрлээр гарцаараа тий. За манай сургуулийн хувьд бол 58 дахь сургуулийн хичээлийн 3 дугаар барьж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг манай сургуулийн ойролцоо бол янз бүрийн замын тэмдэглэл одоо цагаан яг гарц хуучин байсан тэр нь бол хуучраад одоо нэлээд бүдэг болсон. Янз бүрийн бол хүүхдэд тийм яасан тэмдэг бол байдгүй. Тэгээ бол замын үнд бол маш хүүхдүүд бол гарцаар гарах одоо замын аюулгүй хөдөлгөөн бол аюулгүй талаас бол их л аюултай. Тэгээ ядтаа манай сургууль маань бол ингээд дээшээгээ бас байрладаг учраас дээрээс бол олон тооны машин ирнэ. Тэгээ яг бол тийм одоо дээрээс буухаас гадна дээдл нөгөө цуслангийн замаар явдаг машинууд бол маш хурдтай явдаг. Тэгэхээр бол их л аюултай л байдаг та. Тий. Замынхаа энэ аюулгүй байдлыг танай хүүхдүүд сурах нөхцөл болцоог хангасан гэж үзэж байна. Ер нь бол хангагдаагүй. Ер нь бол тэмдэглэгээгүй бутмаг. Манай сургууль нь болохоор нодон жилийн хичээлийн 3 дугаар байранд ашиглалтанд орсон учраас тэмдэглэгээний хувьд бол нэлээд дутагдaltaй. Ер нь гарцнаас өөр тэгэл өөр нэг тэмдэглэгээ байхгүй. Явган хүний гарцсан гэдэг энэ бол ингээд өмнө ингээд машин явсараад ингээд юу яатсан юм. Одоо хуурч унаад тод байдал нь алдагдчихсан учраас явган хүний гарц байна гэж харагдахнаас хэцүүхэн болцсон байт юм. Тэгээд энэ 5 минутын өмнө будсан гэдээс айгүй хурд хатчихсан. Хатсан байгаа шүү дээ. Би бас түрүүн бас ингээд үзэнгүүт амар гайхаад ирсэн. Доорхон хатсан тий. Одоо ингээд машин явахад энэгээр ямар ч саадгүй зорчих болсон байгаа тий. Халуун дулаахан юм шиг.
худаг ажилтгийн Ажилладаг юм. Би ажилладаг юм. алхир удаж байна. 8 жил ажиллаж байна. За энэ замаар хүмүүс ер нь алхир яг дүрм ясаараа явж байна. Жолооч нар ямар хөө дүрмээ баримталж байна. За энэ замаар машин маш хурдтай явдаг. Эндээс усаа усан хүмүүс, дандаа хөгшин хүмүүс, ядарсан хүүхдүүд байдаг байхгүй юу? Зам гаталж чаддгүй. Би цонгаар харж идэг байхгүй юу? Сэтгэл зовж идэг. Одоо яа зам гатахандаа. Зарим би зам гаталж идэг байхгүй юу? Нэгээр. Тэгэд одоо өнөөдөр ийм болж байгаа баяртай байна. Одоо энэ хүмүүс остоор буурах юм байна. Ослоор гардын шүү энэ чинь одоо өчнөө хүүхдүүд усаач хүүхдүүд гарч чадахгүй зовдсон шүү нэгээр чинь. Та нар ийм ажил явуулж яваад би баяртай байна. Тэгээ энэ ходог одоо 8 жил ажиллаа би одоо. Тэ. Их сайн байна. Энд одоо би баяртай байна. Тэ. Одоо ямар ч хэсэг хүүхдүүд усаад гахад нэг зовх юм байхгүй гатал нэгээр чинь. Тэгж баярлж шүү. За. Замынхаа хөндлөн гарцыг бол будаа дуусчихлаа. Одоо л асфальтаа хүлээж байгаа, хайсаа хүлээж байгаа. За тэгээ тэмдэглэгээнүүдээ хүлээж байгаа. Дуусч байгаа юм шиг. Бид нар одоо 2 амралтын өдөр ажиллаж байна тийм үү? Хагас бүтэнсээ. За маргааш буюу даваа гарагт бүх хүүхдүүд одоо хичээлдээ орно. Тэрнээс өмнө бид нар амжиж энэ сургууль очно хэвийн байдалд нь оруулах хэрэгтэй. За хэвийн гэхээр яг стандартын дагуу нэг аюулгүй байдал хангасан. За бас хүүтэнтэй уралдаж байна. За өнөөдрийн хувьд бол харин харьцангуй одоо нар гарсан сайхан өдөр байна. Тэгэхээр ямар ч бид нар одоо хэвтэ тэмдэглэл хийчихлээ. За тэмдгүүдээ суулгаж байна. За асфальт мань ирж яваа. Тэгэхээр одоо бол нар орохоос өмнө асфальтаа хийж амжих юм бол бид нар гол ажлаа хийчлээ гэсэн үг. Манай нэвтрүүлгээр ээж бас замын хөдөлгөөнийг зохицуулж өгч өнөөдөр хамт ажиллаж байгаа танд баярлалаа. Та өөрийгөө манай үзэгчд танилцуулах уу? За. Би Сүхбаатар дүүргийн замын сэтгэн засгийн ахлагч цагдаа Сүхбаатар замын онцлог гэвэл одоо шөнө оройн цагаар явж байгаа тэр үеэслэр хурд их хэтрүүлж явдаг. Энэ одоо хурд сарууд хийж байгаа нь бол маш зүйл байна л да. Тэгвэл дээрээс энд ямар ч хурд сарууд юм байхгүй. Осол хэрэг Ухаан амны хэрэг тэгээд машин хэрэг хоорондоо хүчтэй үйлдэх тийм ослог гардаг. За тэгээ ямар ч байсан асфальт маань ирсэн. Асфальтыг одоо бас дулааханд тавих ёстой юм байна. За ингээд маш нарийн стандартын дагуу гүйцэтгэх ёстой учраас замаа зүсэх ёстой. Замаа зүснийхаа дараа хатаах ёстой гэд маш олон дарааллууд байна. Энэ дараалал бүхнийг хүлээхийн тулд бол хоног өдөр за тэгээ цаг хугацаад маш их шаардлагатай байдаг юм байна. Одоо энийг эндүүдэд явчихад бас тэр талдаа нэг юу байгаа. Асфальт хурд сарлагч байгаа. Тэрийг буулгацсан тараагаад нэг эндүүд машинаар явна. Тэгээ мэдээж хурд сарлагч маань 2 өндөр боржуур бас явгууны гарцны маань хоёр талд байгаа. Тэрийг одоо энэ худагтай тэгээд энэ хүүхдүүд тэрэг мэргээ төрөөд ингээ гарахт нь бас нэмэртэй байг гэд налуу юм за юу тавьж өгч байгаа. Тэгэхгүй бол тэр боржуурлан гараад одоо тэр хүүхд ус юугаа төрж ин заавал ингэж сэтэрхийгээр гараад байна л та. Тэр маань сэтэрхийнүүд нь одоо нэг явгууны гарцгүй үсгэр байгаа. Тийм учраас бас яг гарцынх нь харалдаа бас нэг налуу юм тавьж өгөх хэрэгтэй байна. Тийм ээ аргачгүй яг худаг байдаг болохоор худгаас хүн бол усаа заавчгүй тэрэгтэйгээр төрж явдаг юм байна том педанд тий. Тэрэг зөвхөн аваад гарчгаар хэсгийг оруулаад байна тий. Тийм.
байгаа болох тэр ингээд жоохон хайлж урсаад байгаа юм шиг байна те. Энд дэр гараа наагаал байгаад юмэр байна. Нийтээ хүүтэн байна те. За тэгээ ямар ч байсан өнөөдөр бид бүхний хийх ёстой өнөөдрийн дотор багтаач хийн гэсэн ажлынхаа ард ингээд гарч явах шиг байна те. Одоо 7 өнгөрцөн үү? 8 өдөр. 8 цаг, 20 цаг. Тий. Гэхдээ одоо арай дуусаагүй байна. Энэ асфалтыг бас нэлээд сайн хатааж хийхгүй бол энэ термопластик нь бас стандарттай юм байна. Халуун юм дээр тогтох нь бас муу. Хугацаа ордгийм байна. Аль нь өөрөө бас стандарт шаардлага байдаг учраас тэргээр нь хийхэд хугацаа авж байна. Ер нь өдөржин л болоход бол ажлууд арай дуусаагүй байна. Өнөөдөр бол бүгдээрээ дуусгачих гээд байдаг. Тэгвэл өөрөө энэ асфальт чинь өөрөө бас бидний санаагаар хөрж өгөхгүй учраас цаг авж байна. Өнөөдөр нэг 80% орчихлоо ажил бол тий. Мэдээж юм гэдэг чанар стандартын дагуу хийгдэж чанартай, эдлгээтэй, урт настай болно. Сургууль орчмын замын одоо эрсдэлтэй бүсэд ордог 58 дугаар сургуулийг бол одоо манай энэ аян маань сонгож аваад ямар ч байсан замынхан хөндлөн гарт за нэг тэмдэглэгээ хайс ингээд хурц харлагч зэргийг хийж тогтчууллаа. Замын ийм хурц харуулгач хийж замын тэмдэглэгээг шинээр тавьж өгөөд хүүхдийн орчин гэдгийг нь тодруулж өгсөн. Энд бол зөвхөн одоо манай сургууль багш нар төдийгүй хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд маш их тааламжтай байгаа байхаа гэж би найдаж байна. Найдаж биш бүр итгэж байна. Манай чинь хойноос нэг 800 гаруй сурагч, 1-5 дугаар ангийн сурагчид хичээлдэг, 840 гаруй хүүхэд хичээлдэг байр л да. Үнэхээр эрсдэлтэй орчноо олж тооцсон байна. Энэ бол туслангаас ирсэн шинэ зам, өвдрөл саатал багтаа учраас жолооч нар маш их хурдтай явдаг. Тэгээ ийм орчныг сонгоод энд хүүхдийн орчинд тохируулсан ийм замын тэмдэглэгээ, аюулгүй нөхцөлийг бүрдүүлсэн ийм ажлыг хийж өгсөн явдал бол үнэхээр цаг үеэ олсон хэрэгцээтэй ажил боллоо л гэж үзэж байна. Хүүхдүүдээ та нар гарцгүй газраар зам хөндлөн гартгүй үсттэй. Гарцгүй газраар зам хөндлөн гарах нь маш аюултай юм шүү. Гарцаар гарсан ч гэсэн анхаарал боломжтой байх ёстой шүү. Одоо би та нарт гарцаар яаж гарах тухай хэлж өгье. Эхлээд замын гарцсандаар ирээд зогсно. Ногоон гэрэл ассан байна уу үгүй юу гэдгийг сайн харна. Ногоон гэрэл ассан ч замын хоёр талаас машин ирж байна уу үгүй юу? Машины хөдөлгөөн бүрэн зогсож үгүй юу гэдгийг сайн харах хэрэгтэй. Бас жолооч намайг харсан эсхийг би сайтар шалгадаг. Жаахан хүүхдүүдийн хувьд том хүмүүс шиг өндөр биш учраас жолооч нар зам хөндлөн гарч байгааг нь анзаарахгүй байж магадгүй шүү дээ. Тиймээс гараа өргөөд зам хөндлөн гарч байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Зам гарахдаа мөн гарцны баруун талаар зам хөндлөн гарна. Зам гарч байхдаа ч жолооч нар руу байн харж байх хэрэгтэй шүү дээ найзуудаа. Зарим хүмүүс зам гарахтаа гүйд энэ маш буруу гэж манай багш хэлсэн. Яагаад гэвэл гөөх үед хүний анхаарал суларч зөвхөн урдаа байгаа зүйлийг л хараад хажуу талаа бараг хардаггүй гэсэн. Энэ үед дөрөн зөрчсөн жолооч нар цагаан зураа сэтэр зогсох эсвэл тэр чигтээ явах үед осол дуртах аюултай байна. Мөн зам хөндлөн гарахтаа чихвч зүүх, уцаар ярих, уцаараа оролдож болохгүй шүү. Зам хөндлөн гарахтаа аюулгүй байдлаа хангаж, гарцаар зөв гарах нь иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг гэж манай ээж хоёр хэлсэн. Аюулгүй Монгол хүүхдийн төлөө хамтдаа. Аюулгүй Монгол хүүхэд аяныг санаачлагч, мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Хамтран зохион байгуулагч, замын цагдаагийн газар. Аюулгүй Монгол хүүхэд аян маань амжилттай үргэлжилж байна. Нэвтрүүлгийнхаа үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээж авч үзээрэй үзэгчдээ.